Анх 2000-ад оны ихээр бүгд найрамдах Хятад ард улсаас Монголд бэлэн гомон гэгч зүйлийг оруулж ирснээр иргэд бэлэн гомон гэгч зүйлтэй танилцаж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн үсэн нэмэгдэх хэрэглээтэй холбоотойгоор бэлэн гомон хэрэглэгчдийн тоо өсөж байна. Нөгөөдөгөр бэлэн гомон чанаж иргэдэд үйлчлдэг газруудын байшингийн нэг болон иргэнгууд сургуулийн ойр орчимд хаа сайгүй байх ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд гомонгоо чанаж бэлтгэж байгаа юм а. Сүүлдээ бүр жижиг цайны газрууд хүртэл энэ төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Гэвч бэлэн гомон чанах газар байгуулахад ямар зөвшөөрөл авдаг болон сайн чанарын гомон хэрэглэж байгаа үгүй нь тодорхойгүй байгаа юм а. Тэгвэл бид хууль хяналтын байгууллага болох нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлаар тодруулахыг хүссэн боловч нийслэлийн хэмжээд хичнээн бэлэн гомонгоор үйлчлдэг газрууд байгаа болоод түүний ямар зөвшөөрөл олгож ямар хяналтайгаар ажилтдаг болохыг тодруулахад төдийлөн албан ёсны хариулт өгч чадаагүй. Тиймээс манай мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бэлэн гомон чанаж үйлчлдэг төргөн холны газар нэртэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таниулахаар зорилоо. Гэвч тус газар нь албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлгүй байсан төдийгүй үйл ажиллагааг нь зогсоохоор болсон юм а. Тэгээд ямар нэгэн зөвшөөрлгүй ингэж ажиллаж болохгүй шүү дээ. Тааш одоо бэлэн гомонгоос одоо бас хүмүүс хордоод янз бүрийн бас эрүүл мэндэд зөвшөөрөл өгөхгүй байгаа шүү дээ. Бос дээр гомон зарахгүй гэж байна. Тий, гомонг бол ингэж чанахыг бол зөвшөөрөхгүй байгаа. Танаа харин яагаад ингэ ажиллаад байгаа? Гэхдээ энэ төр заавал гомын чанж эзэнгүүгээрээ тураад өгчнө гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Өөр юмараа бол одоо яг стандартын шаардлага хангасан ажлын байранд өөр одоо хоол үйлдвэрлэлүүлчлэгээ явуулахыг бол зөвшөөрнө шүү дээ, тийм. Заавал гомын зараад энд одоо энэ хортой хүний эрүүл мэндэд одоо аюултай ийм юмыг бол энд заруулах шаардлага байхгүй л гэж бодож байна. Нийслэлийн мэргэжлийн улсын ахлах байцаагчийн хэлж байгаагаар МНС 4946 гэсэн 2005 оны стандарт буюу хоолны газрын ангилалд бэлэн гомонгийн газар ордоггүй юм байна. Гэвч өнөө хүртэл бэлэн гомон чандаг газар тодорхой зөвшөөрөлгүй юм шиг үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Монгол улсад хууль зөрчиж байгаа хэрэг төдийгүй нөгөө талаас тухайн газрын чанаж бэлтгэж байгаа гомон нь эрүүл ахуйн стандартад нийцсэн үгүй юу? Мөн хоол бэлтгэж байгаа орчин нь хэр цэвэрхэн бэ гэд олон асуудал үүсэж байгаа юм а. За нэгдүгээр энэ төр хэлэхэд тайлбар хэлэхэд бол нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бол стандарт тогтоодог байгууллага биш. Тэрнийг бол одоо бодлого хэрэгжүүлдэг яам хийх ёстой. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг энэ бэлэн гомон чандаг ийм төргөн үйлчлэгээний газар бол гэсэн тийм стандарт бол байхгүй. Тийм болохоор одоо стандартгүй юмн дээр бол одоо манай байгууллагаас ямар нэгэн дүгнэлт одоо байцаагчийн дүгнэлт бол гарахгүй. Бид энэ мэдээлэлээ бэлтгэхийн тулд эхлээд дүүргийн мэргэжлийн хяналтын хэлэлцээс тодруулахыг зорьсон. Гэвч дүүргийнх нь хүмүүс тодорхой хариулт өгч чадаагүй учраас нийслэлийнх нь байгууллагад хандсан юм а. Тиймээс бүхэл бүтэн нийслэлийнхээ асуудлыг мэддэг нийслэлийнх нь мэргэжлийн хяналтын газраас тодруулахад байшин тойроод байдаг бэлэн гомон чанаж үйлчилдэг хэдэн газарч байгааг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Уг хяналтын байгууллагууд нь зөвшөөрлөө олгоод хяналт тавиад ажиллаад баймаар нөгөөдөгөр хүн лагаа иднүү лувангаа иднүү хүний сонголт. Гэвч хүний эрүүл мэндэд сөрөг муу гэдг нь туршилтаар тогтоогдсон зүйлийг иргэдэд худалдан борлуулад байгаа үйлчилгээд харуултай чандаг бэлэн гомонгийн газар мөн бохир орчинтой зоогийн газруудаа бүртгэлжүүлээд авчихмаар юм энэ хяналтын байгууллага.